Та саранхуйд яаснаа мэдэхгүй хэвдэхдээ тэр зөвхөн гарч байгаа чимээгээр л юу болоод байгааг таахаас өөр аргагүй байлаа. Тэрний доор хатуу бэржгэр юм мэдрэгдэнэ. Хэвдэж байгаа байрлал нь эхлэвгүй. Тэрэнд эннээс өөр мэдэх юм алга. Аманд нь төмөр чим шиг амтагдлаа. Энэ цус уу? Хэлэх гэсэн үг нэг замхраад л нэг болоод л тэр ердөө 3 үг нийлүүлж чадхаар байв. Тэр нь осол, судасны цохилт, зүрхний аппарат. Тулгаа маш ихээр айж байв. Тэр юу болсныг, яаж угаад ийм байдалд орсноо санах гэж оролдлоо. Гэхдээ юу ч сансангүй. Түүний мэддэг ертөнц замхран одож, үхлийн тухай бодол түүнийг эзэмдэн авлаа. Би дөнгөж хортой. Бүх амьдрал минь өмнө минь байхад үхэхэд хэтэрхий эртвэ штэ. Би пирамидыг үзэж амжаагүй. Эвлийн замхаг руу ч гарч үзээгүй. Найз охиндоо Исландд очиж туйлын туяа харуулна гэж хамссан штэ. Дэсэрэ бууж өгч болохгүй шүү. Надтай яриарай. Ярих хэрэгтэй шүү. Өөрийнхөө тухай надд юм хэлдэ. Чадах нь уу? Ойлгосон бол нүдээ 2 удаа анивч та. Урдлаараа тэр муудж байна гэж түргний эмч хэлэх үед түргний тэрэг гудамжаар хурдлан давхиж байлаа. Үгүй би ингэж үхэх ёсгүй. Надад туслаач тий. Би амьдрмаар байна гэж орилсон чи хинч түүнийг сонссонгүй. Дулгаа програм хангамжаар сурдаг. Тэр сургуулаа төгсөж сайн цалинтай ажилд ороод олон жил үерхэж байгаа найз охинтойгоо гэрлэхээр төлөвлөсөн. Хамтдаа дэлхийг тойрч аялна гэж үргэлж төлөвлөн ярьцгаадаг. Хичнээн хичээсэн чи энийгээ тэр чанга хэлж чадсангүй. Нүдээж хөдлөж чадахгүй байв. Цусны даралт нь унаж эхэллээ. Түргний тэрэгнээс түүнийг буулгахад эмч совлогч нар түүн лүү яаран ирцгэлээ. Эмч нар амьдруулагч аппаратыг ачаалж эхлэв. Гэрэл нэг гэлбэж нэг бүдгэрч эхлэв. Тэрний цээж доошоо нэг унаж дээшээ нэг татагдана. Гарын хуруунууд нь хүйтэн болж бие нь бүхэлдээ хөшжээ. Би үнэхээр ингэж үхчихэж байгаа юм уу? Миний амьдрал ердөө энэ л байсан юм гэж үү? Хүмүүс намайг 2 жилийн дараа гэхэд мартчих болов уу? Миний оршуулган дээр тэд нар юу гэж хэлэх бол? Машины ослоор өнгөрсөн хүл гэж ярих байх та. Чаавас та. Яагаад надад ийм юм тохиолдож байгаа юм болоо? Нөгөө намайг дээрээс харж байх ёстой сахиусан тэнгэр нь хайжчихсан юм бэ? Одоо бүх юм нэгэн төнгөрчээ. Миний зүрх цохилгоо болсон байх. Тарих минь хүчил төрөгчгүй болж байх шиг байна. Би унтах нэ. Гэхдээ тулгаа үхсэнгүй. Харин тэр гүн комд орсон байлаа. Гэр бүл найз нөхд нь түүн дээр ирсээр. Тэд нэр түүнд юм ярьж өгч, асарч, ойлж, бас инээж байв. Гэвч тулгаа амьдрал үхлийн дунд өөр нэг газарт байсан юм. Тэгж байхдаа тэр тоглоомын талбайд сандал дээр сууж байлаа. Тэнд нэгэн хүү охин 2 дүүжин даажин дээр тоглож байх юм. Тулгаа тэр 2 руу дөхөж очоод хаана байгаагаа асуутал тэд түүнийг эхлээд анзаарсангүй. Тэд нар бас амьдрал үхлийн дунд байгаа юм болов уу? Тулгаа тэр 2-ыг тэнд юу хийж байгааг асуутал хүүхдүүд тоглоомондоо ухаан алдан тоглосоор л байв. Хэсэг хугацааны дараа өнөөх хүү тулгааг анзаарав. Тэр толгоогоо эргүүлэн тулгаа руу хараад өөрийгөө үхэлгээд дүүгээ амьдрал гэж танилцуулав. Хоёулаа зогсолтгүй тоглосоор л байв. Хөлөө газарт хүргээд л дээшээ буцаж түлхээд л хүүн хэрвээ бид тоглохоо болчихвол бүх юм алга болно гэж хэлв. Бид энэ тоглоомыг тоглож байгаа болохоор л бүх зүйл оршиж байгаа юм. Таач бас оршин байхын тулд амьдрал үхэл 2 хоёулаа танд хэрэгтэй. Гэвч хүмүүс амьдралыг үн цэнтэйгээд үхлийг муугар хэлцгээдэг. Яагаад тэгдэг юм бол? Яагаад биднийг нэг зүйл гэж харддаг юм бэ? Тулгаад хэлэх юм олдсонгүй. Тэр ухаангүй байх амьдрал үхэл 2-той ярьж байгаагаа гайхан байлаа. Тэр хүүгээс би үхчихсэн үү гэж асуутал хүү үхнэ гэж зүйл байдгүй юм. Би бол үхэл. Тэгсэн мөртлөө би амьдралтай тоглож байна. Би бол амьдрал. Гэхдээ би үхэлтэй тоглож байгаа биз дээ. Бид бие биетэйгээ холбоотой зүйлс хизээж салахгүй. Бид бол хар цагаан 2. Нийлээд бусад бүх өнгөнүүдийг бий болгодог. Бид бол дуу чимээ, анир чимээгүй 2. Нийлээд дуу хоолой, ая игшгийг бий болгодог. Хүмүүс намайг ахаас минь салгах гэж дандаа л янз бүрийн арга сэдэж ирсэн.
та нар тэрнийг хадуур барьсан сүнс болон тойроод гараад ирэх юм шиг л дүрсэлдэг. Тулгаа төөрөлдсөндөө уур нь дүрс хийв. Дүүжин даажин дээрх амьдрал үхэл хоёр тоглоом хийгээд байгаа юм шиг түүнд санагдав. Амьдрал түүнийг үхэлд шудраг бус хандаж байна гэхэд үхэл харин амьдралыг үнэлж чадахгүй байна гэж хэллээ. Бидний хийж байгаа зүйл бол хорвоо ертөнц. Та бол нэг хэсэг нь таа ч гэсэн тоглож байгаа. Энэ бол амьдрах, үхэх хоёр хоёулаа л байдаг газар. Бүх юм эхэлдэг. Заримдаа зөвдөн, заримдаа буруудна. Тэгээд дуустдаг. Дуустдаггүй тоглоом байсан бол тоглох хэрэггүй байсан биз. Энэ тоглоомыг дууслаа гэд дахиад нэг тоглоом эхлэхгүй гэсэн үг биш. Даанч хүмүүс та нар амьдрахчгүй, үхэхчгүй, амьд л байвал болоо гэж амиа аргацааж байдаг. Зүтгээд байх хэрэгтэй л гин. Өвдөж болохгүй, бууж өгч болохгүй шүүлгэн. Яагаад үхэхээс айснаасаа болоод зүгээр л тисчүүлдэж байна. Амьдрахгүй, юу ч сэтгэлээсээ таалахгүй. Юм бүхнээс айж болгоомжилдаг. Тэгээд яг үхэх үедээ амьдраагүйдээ харамсдаг. Хангалттай цаг байгаагүй гэж бодож байснаас болоод пирамидыг үзээгүйдээ харамсдаг. Гэхдээ ер нь хичнээн цаг хугацааг хангалттай гэж үзэх юм бэ. Ирээдүй гэдэг чинь дэлхий дээрх хамгийн инээдтэй худал зүйл гэж амьдрал хэлв. Үхэлтэй нүүр тулах хүртлээр хинч үхнэ гэж боддоггүй. Та бүр үнэн голоосоо үхлийн талаар бодож байсан уу? Үхэх нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан уу? Үгүй ээ. Та нар тэгдэггүй. Тэгдэг байсан бол өнөөдрийн энэ өдрөө нандинах байсан. Гэр бүл, найз нөхдөө хамгийн ихээрээ хайрлах байсан. Тэднийгээ та үнэнгээсээ хайрладаг байсан уу? Одоо байгаа цаг хугацаагаа хайрладаг байсан уу? Цаг хором, эс ширхэг бүртэн талархах ёстой байтал та нар тэгээгүй. Та нар амьсгалж, мэдэрч, харж, сонсож, үнэрлэж, амталж байсан. Жинхэнэ утгаар нь амьдрах боломж байсан ч та нар тоолгүй ирээдүй гэдэг хар тамхинд өргөтүүлсэн. Надад хэлээч, цаг хугацаа ямар нэг зүйлийг шийдэж өгч байсан уу? Танд тийм тохиолдол байсан гэж үү? Амьдрал үхэл хоёрын хэлсэн зүйлсийг сонсоод амьдралд амьдраагүйдээ үхэлд үхэж байгаадаа харамссандаа тулгаагийн нүд рүү нулимс бүрхэн урслаа. Тулгаа тэр хүү охин хоёрыг дээш доош болон тоглохыг ширтэн байхдаа амьдрал үхэл гэсэн тоглоомыг ойлгож ав. Зогсолтгүй татаж түлхэх нь хэний ч гарт байдаггүй. Харин үхлээс айх гэдэг нь амьдралаас айхтай адил сонголт юм байна. Хүү охин хоёр тэрэнд өглөөсрээд амьдрах уу эсвэл үхээд бүхнийг ардаа үлдээх үү гэсэн сонголт өглөө. Тулгаа амьдралыг сонгов. Тэд тэрэнд энэ яриаг тэр өөрөө санахгүй байх. Харин тэр амар тайван мэдрэмжийг авч очих болно гэв. Одооноос эхлээд юу ч болсон бай. Үхэл түүнд бүх зүйл эцэстээ сайхан болно гэдгийг сануулна гэдгийг ойлгох болно. Үхлээс айх айдас түүнийг эзэмдвэл зүгээр л хүлээж авна. Тэр дахиж үхлийг зүхэхгүй. Харин чи өөрт байсан бүхнээ явуулах боломж, хайр болон таашаалыг мэдэрч үзэх байглаас заяагдсан бэлэг гэж харах болно. Ингэснээр үхэл гэдэг амьдралд асар чухал үүрэгтэйг ойлгох болно. Хачирхалтай нь үхэлж гисэн амьдрал юм гэдгийг ойлгож авна. Тэгээд амьдрал хуруугаа догтол тулгаас сэрв. Хайртай хүмүүсийнхээ тусламжтайгаар тэр түргэн хугацаанд буцаж тэнхээ орлоо. Тэр сургуулаа төгсөж найз охинтойгоо пирамид үзэн Эвлийн замхаг руу гарав. Исландд очин туйлын туяа харж удалгүй хормайч хийсэн юм. 72 наснда тэр эмнэлэгт өвчтөө хэвдэх эхнэрийнхээ гарыг атхан амьсгал хураатал нь хамт байгаад Англид очиж түүнийхээ чандрыг нутаглуулах амлалтаа биелүүлэхээр явсан юм. Тэр Стоунхенж дээр очин нар жаргахыг хараад эхнэрийнхээ чандрыг хийсгэж байхдаа нулимс хунгаан сүүлчийн замд нь өдөв. Гэртээ буцаж ирээд тоглоомын талбай орж цэлмэг нартай өдрийг таалан суулаа. Тэнд нэгэн охин хүү хоёр өчигдөр өнөөдөр маргааш гэж байхгүй мэт дүүжин даажин дээр тоглож байв. Тэд орон зай, цаг хугацааг өөрсдийгөө ч үл ажран тоглоно. Яг тэр мөчид тэрээр үгээр хэлхийн аргагүй амар амгаланг мэдэрч яг л тэр мөчид үхэхэд харамсахгүй бэлэн гэдгээ мэдэрч байлаа.